Аюулгүй асуудлыг зохицтой боломжтой талаас нь шийдэж чаддаг мэрэгэн аргыг суралцсан гэж би боддог. Бямсагт гишүүнийг бид нар сонгосноор цааш нь Дэмбэрэл даргын зиндаанд хүргэх, их хурлын дарга сайд, засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах, бүр цаашлаад ерөнхийлөгчийн юмнууд дэвшүүлэх боломж гарах байхыг. Үүнхээр ажил бодохгүй. Өнөөдөр барилга дээр очиад ажил хийн. Би одоо мал зөөхөнтэй, амбал олонтой. Малчны зээл хүүгийн хөнгөлнө гэсэн чинь одоо зээл авах гэсэн чинь одоо бүр нэг баахан татвар төлдөг. Бүгд одоо нөгөө нийгмийн даатгал, тэр эрүүл мэндийн даатгал бас баах юмд одоо байгаа эцэг. 6 настай сургууль орно гэдэг шиг улаас нь морон жүнд сураагүй, хоноо шарил сураагүй орж байгаа юм. 8 нас хүрээ сургуультай бид нар шин 8 хүрээд 10 хүрээд ороод бид нар шин ажил амьдралыг зохион байгуулад явуулж илээсэн. 2100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. 21 аймагтай одоо Монголын бидний одоо эдэлдэг хэрэгэлдэг өргөн хэрэглээний 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болёо. Гаднаас хятадаас импортоор авахаа болёо. Өөрсдөө үйлдвэрлэе. Бидний одоо өөрсдөө өсдөг үрждэг малынхаа буян хишгийг, газрынхаа үр шимийг бид нар өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгох, хагас боловсруулах, үнд хүргэх бодлого хэрэгжүүлье. Ийм байдлаар ажлын байр бий болгох, малын гаралтай түүхэд үнэтэй болох бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байгаа. Яг энэ тухайд зөвхөн Ховд аймгийн тухайд гэх юм бол 4000 ажлын байр бий болох бололцоо байж байна. Ховд аймагта малын гаралтай түүхэд ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, малын дайвар бүтээгдэхүүн, яс гэдэг одоо зөвхөн малтай холбоод ярих юм бол энийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байгуулъя. За дээрэс нь барилгын материалын үйлдвэрүүд, цементний үйлдвэрүүд, хөнгөн одоо бус төрлийн үйлдвэрүүдийг байгуулах, жимсгэн савлагч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо олон ажлын байрыг бий болгож ажилтаа орлоготой байх асуудлыг шийдэж